Хотоодны хавдар энэс одоо сэргийлье гэх юм бол ерөнхийдөө давсны хэрэглээг багасгах нь илүү тустай гэсэн ийм дүгнэлтийг бол энэ Солонгосын эрдэмтэд бол гаргасан байсан. За тэгэхээр бидний хотоодны салтыг гэмтээдэг олон хүчин зүйл байдаг ч гэсэн тэдгээр дотроос хамгийн ихээр гэмтээдэг ийм хөнөөлт хүчин зүйлсийн талаар өмнөх лайв дээр бол бид нэр дурдаад өнгөрсөн. За тэрэн дээр бол бид нэр давсны талаар бол ярьсан байгаа. За тэгэхээр энэ давсны хэрэглээ дангаараа биш давхар таны хотоод нь хеликобактер байх. За мөн таны амьдрал дээр буруу зуршлууд, арх тамхи гэх мэтчлэн буруу зуршлууд байх тохиолдолд энэ нь одоо хотоодны салтыг бол бүр их хэмжээгээр гэмтээж байгаа. За тэгэхээр бид нар хотоодны салт гэдэг чинь ер нь бол хотоодыг өөрийнх нь ялгаруулж байгаа тэрхүү шүүрлүүдээс хамгаалахаас гадна мөн гаднаас орж ирж байгаа тэр бодисуудаас хамгаалдаг талаар ярьж исэн. Иргэн нөхөн төлж хугацаа олгохгүйгээр хэрвээ бид нар хотоодны салтаа байнга тогтмол гэмтээгээд байх юм бол энэ нь эргээд хотоодыг өрөвсүүлээд цаашлаад хотоодны шүүрл ялгаруулдаг нөө булчирхай эсүүд байгаа. Тэгэхээр тэр булчирхай эсүүд нь бол олноороо үхэж сөнөрж энэс болоод одоо бүтцийн өөрчлөлтөнд ороод ингээд хотоод хатангарших. За тэгээ цаашлаад хотоодны одоо хорт хавдар хүртэл үүсэх ийм эрсдэлтэй байгаа. За тэгэхээр өнөөдөр бол би давсан дээр гол төлхөө ярих гэдэг байна. За тэгэхээр энэ давсан дээр хийгдсэн олон судалгааны ажлууд бол байдаг. Олон оронд хийгдсэн. За тэрэн дотроосоо би яг Европын орны судалгааны ажлуудыг биш төлхөө одоо яг бид нартай ойрхон байгаа Азийн орнуудын судалгааны ажлуудыг бол энд иш татаж оруулж байна. Ягаад тэгэхээр бидний хувьд бол бас тийм ээ ижил төстэй зүйлүүд байгаа учраас бид нар бол одоо энэ Европын гэхээсээ илүү Солонгос, Япон, Хятад гэх мэтчлэн энэ орнуудын эрдэмтдийн хийсэн судалгааны ажлыг бас харъя. Ягаад тэгэхээр сүүлийн үед бидний амьдралын хэв маягт бол энэ эдгээр орнуудын хоол хүнс ихээр орж ирж байна тийм ээ. Уламжлалууд нь тэр заншиллууд нь биднэрт бас тодорхой хэмжээгээр нөлөөлөд байна. Дээр нь манай Монгол одоо иргэдүүд маань эдгээр орнуудад очиж аялж байна, амарч байна, ажиллаж байна, суралцаж байна. Тийм учраас бид нар бас энэ талын зүйлийг бас мэддэг байх, мэдээлэлтэй байх хэрэгтэй баха. За тухайлбал энэ дээр одоо 2017 онд гарсан олон улсын энэ хавдар судлалын байгууллагаас гаргадаг ийм сэтгүүл дээр за энэ Солонгосын юу байсан их сургууль байсан. Тэгэхээр тэр их сургуулийн эрдэмтдийн одоо тавьсан илтгэл одоо нийтлэлийг бол би энэ дээр иш татаж харуулж байна. За энэ дээр бол юу вэ гэхээр давсны их хитээцэн хэрэглээ нь хотоодны хатангаршил за цаашлаад эзний эдийн солигдолтой хотоодны хавдрын хотоодны хатангаршил үүсэх тэрхүү нөлөөллийг нь судалсан энэ ажил байгаа. За энэ дээр одоо нийтдээ эн чинь 7 жилийн хугацаанд 700 гаруй хүн дээр хийсэн ийм судалгааны ажил. За тэгээд тэр хүмүүсийг бол эрэгтэй эмэгтэйгээр нь нас хүүсээр нь за мөн амьдралын хэв маяг тамхи татдаггүй гэх мэтчлэн олон хүчин зүйлсийг нь харгалзан үзээд тэгээд дээр нь давсны хэрэглээг нь хараад хотоодны дуран болон шээсэндх цусндх шинжилгээнүүдийг үзчихэж ингээд гаргаж ирсэн одоо судалгааны ажлын дүгнэлт нь байгаа. За энэ дүгнэлтэн дээр юу гэж юм гэхээр нийт одоо хотоодны дуран дээр үндэслэн энэ судалгаа хийхэд юуны давсны их хэрэглээ нь хотоодны хатангаршлыг гизний эдийн солигдолтой хотоодны хатангаршил үүсэх эрсдлийг өндөрсгдөг гэсэн ийм дүгнэлт гарсан. Эндээсээ ямар одоо цаашлаад зөвлөмж өгсөн бэ гэхээр хотоодны хавдар энэс одоо сэргийлье гэх юм бол ерөнхийдөө давсны хэрэглээг багасгах нь илүү тустай гэсэн ийм дүгнэлтийг бол энэ Солонгосын эрдэмтэд бол гаргасан байсан. За бичлэгээ түрхэн завсарлаад би нэг сургалтын зар хөргье. Хотоодоо эмгүү ангай гээд манай ээлжид нэгэн сургалт 11 сарын 25-нд эхэлнэ. За бид нэр энэ оныхоо хамгийн сүүлийн сургалтыг та бүхэндээ зарлаж байна. Тэгэхээр 5 өдрийн туршид та өөрийнхөө хотоод гиснийхээ үйл ажиллагааг яаж хэвийн болгох вэ гэдэг тал дээр хэрэгтэй маш олон зөвлөгөө мэдээллүүдийг хүлээж авах болно.
Хэрвээ та хотоодны ямар нэгэн улаалт үр өсөлттэй түүнийг яаж ангаахаа мэдэхгүй яваад байгаа бол таны хотоодн дээр шалбархаа шархлаа байгаад таны хотоод хатангашаад эхэлчихсэн байгаа бол танд хэрэгтэй тэрхүү мэдээллүүд танд очино. За та хэрвээ энэ сургалтын талаар мөн хэрхэн бүртгүүлэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол комент хэсэгт нэг гэ биччихээрэй. Тэгэхээр бид нэр яг энэ хүмүүст л дэлгэрэнгүй мэдээллийг хувийн чатаар нь хүргэх болно. 11 сарын 19 хүртэл бид нар эрт бүртгүүлээд суудлаа баталгаажуулсан хүмүүстэй тодорхой хувийн хямдралтай хөнгөлтэй үнээр бол сургалтандаа хамруулж байгаа. За мөн манай өмнөх сургалтуудад та хамрагдаж байсан бол мэдээж та хөнгөлтэй бүртгүүлэх болно. За ингээд буцаад бичлэг рүү орцгоё. За яг энтэй адилхан судалгааг бол бас Японд хийсэн. За энэ Японы бас их сургууль дээр хийгдсэн энэ судалгааны ажил байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор мөн адилхан хоол хүнс шимт ижилийн хэрэглээ нь хотоодны хатангашил. За тэгээд тэрэн дээр голчлоод хеликобактерийн халдвартай ийм хүн амын донд хийгдсэн хатангашилын эрсдлийг нэмэгдүүлэх энэ талын судалгааг Японы хойд зүүн бүсийн иргэдийн донд бол хийсэн байна лээ. За энэ дээр мөн л адилхан 600 гад ийм одоо хүмүүстээр юу хийсэн, ажиглалт хийсэн. За ингээд юу гарсан бэ гэхээр энэ дүгнэлтэн дээр одоо ялангуяа эрэгтэйчүүдийн хувьд тийм ээ хоол хүнсэндээ давсны хэрэглээг бол нэмэгдүүлээд за тэгээд тэрний өндөр хэрэглээтэй одоо мисо шөл за тэгээд мөн одоо тэр далайн хоол хүнс эдгээрийг бол их давстай хэрэглээд байгаа нь өөрөө хеликобактерийн халдвартай хүмүүст хотоодны одоо хатангашил үүсгэхийг улам нэмэгдүүлж байгаа нь харагдчихсэн. За тэгэхээр эндээс бол аль болохоор хүнсний ногоо идэхийг зөвлөсөн. Тэгээд энэ хүнсний ногоо бага хэрэглэдэг, дээр нь хеликобактерийн халдвартай. За тэгээд давсны өндөр хэрэглээтэй ийм хүмүүсийн хувьд хотоод нь нөгөө ногоо одооны хэрэглээ хэвийн ийм хүмүүстэй харьцуулахад бол хатангашлах эрсдэл нь илүү өндөр байна гэсэн ийм дүгнэлтийг бол гаргасан байна. За ер нь бол ижил үр дүн гаргаад байна гэсэн үг шүү дээ. За дараагийнх нь болохоор энэ Хятадын Гуанжи хотод байрлах Жиган гэдэг их сургуулийн эрдэмтдийн хийсэн бас хотоодны хавдрын эрсдэлт хүчин зүйлүүд гэдгийг бол хийсэн байгаа. Тэгэхээр энэ судалгаан дээр мөн адилхан одоо хотоодны хавдар үүсэх эрсдлийг нөлөөлөхөд эрүүл хоолт, амьдралын хэв маяг, хоолтын хэв маяг бол ихээр нөлөөлж байна гэсэн. Тэгэхээр энэ одоо хэрвээ амьдралынхаа хэв маягийг эрүүл болгож, хоолтоо хэрвээ эрүүл зохистой болгох тохиолдолд хотоодны хавдар болох эрсдлийг бууруулна гэсэн нэг ийм дүгнэлтүүдийг гаргасан байна. За тэгэхээр энэ бүхнээс ерөнхийдөө ингээд харахад за энэ бол ганцхан Азийн оронд биш, Европын оронд ч гэсэндээ мөн адилхан. За энэ дээр зөвхөн ганц давс яригдаагүй л дээ. Дээр нь одоо тэр одоо хорц орчлууд те тамхины хэрэглээ нэмэгдээд, дээр нь нэмээд архины хэрэглээ нэмэгдээд, за махны ялангуяа нэг улаан мах гэж ярьдаг. Тэр махны хэрэглээг бас их хэтэрхий их хэрэглээд байх. Энэ эдгээр нь өөрөө бас энэ хотоодны хавдар үүсэх эрсдлийг бол ихсэгдэг талаар ийм судалгааны ажлууд бол хийгдсэн байт юм байна. За тэгэхээр бид нар давс гэхээр одоо яг ингээд хоолндоо хийж байгаа, цайндаа хийж байгаа давсыг ойлгохгүй. Үйлдвэрийн хэд боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд бол давс их хэмжээгээр орсон байдаг. Ялангуяа амтыг сайжруулахын тулд тэнд бол их хэмжээгээр чихэр болон давсыг бол оруулдаг. Бидний хэрэглэж байгаа сүмс одоо амтлагч, майонез, одоо кетчуп энэ бүхэнд бол давс бол маш их хэмжээгээр орсон байгаа. Дээр нь хүнсээ бэлтгэхдээ ялангуяа махан бүтээгдэхүүнийг би хэрэглэхдээ одоо бид бэлтгэхдээ давсалж хэрэглэх, за даршилж тийм ээ, за утаж хэрэглэх энэ бүхэн ийм байдлаар махан бүтээгдэхүүнийг боловсруулах тусмаа энэ нь хотоодыг гэмтээж хотоодны хатангашлыг бол үүсгэхэд нөлөөлдөг. За тэр нь манай Монгол орны хувьд ч гэсэндээ бас түлхүү харагддаг. Ялангуяа одоо хөвсгөл, уус, баян үлгий гэх мэтчлэн нутагт байгаа хүмүүсийн дунд бол за ялангуяа энэ баян үлгий, усын нутагт байгаа хүмүүсийн хувьд бол давсны маш их хэрэглээтэй.
одоо тэр адууныхаа махыг, өөхийг тийм ээ давсалж хэрэглэх гэх мэтчлэн за цайгаа их давстай уух, өтгөн уух гэд эдгээр нь өөрөө бас бидний хотоодны тэр салтыг бол ихээр цочроож ингэж гэмтээдэг. Тийм учраас ер нь бол бид нар энэ тохиолдолд одоо давсныхаа хэрэглээг багасгаж өгснөөрөө энэ нь бас тэр хавдар үүсэх, атангашрал үүсэх эрсдлийг бол тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. За ялангуяа хеликобактертай тэгээд дээр нь нэмээд давсны их хэрэглээтэй байх тохиолдолд тэр хорт хавдрыг үүсгдэг одоо хеликобактерийн омог гэж байдаг. Тэр омог нь давсны нөлөөгөөр улам хоруу чанартай болдог. Энэ нь бол бүр судалгаагаар бас баталгаажигдсан байгаа. Тийм учраас бид нэр бактеритай хүмүүс бол ер нь хоолндоо нэлээн ингэж анхаарч хэрэгтэй. За давс гэхээр бид нэр одоо зөвхөн ганцхан хоол одоо цагаан давсыг одоо хүнсний цагаан давсыг бол ойлгохгүй. Ер нь байгаль дээр бол давс хид хідэн төрлөөрөө байгаа шүү дээ. Одоо бол бид нар далайн давс, гямлан ягаан давс, энтхэгийн одоо галтуулын давс. За цаашлаад бид нэр хүнсний сод тийм ээ хужир гэх мэтчлэн эдгээр одоо энэ ч нь бол өөрөө байгалийн давснууд явж байна. Энэ дээр нэмээд бид нэр хүнсний цагаан давсаа хэрэглэж байгаа. Тэгэхээр энэ бүхнийг бид нэр хэрэглээд байх тохиолдолд ялангуяа химийн аргаар боловсруулсан нөгөө нэг хүнсний цагаан давсыг хэрвээ бид нэр хитгэхээр хэрэглээд мөн хитгэхээр одоо боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээд байх юм бол энэ нь бидний цаашлаад хотооддыг эрүүл мэндийг мэдээд бол маш таагүй нөлөө үзүүлдэг. За энэ нь ямар учиртай вэ гэхээр бидний хотоодны саст нь өөрөө саслаг бодисоор бүрхэгдсэн байдаг. Тэр саслаг бодис нь болохоор одоо тэр саслаг бодис нь өөрөө 95% нь уснаас бүрдсэн, үлдсэн 5% нь болохоор уураг. За тэгээд өөх тостой бодис нүклийн хүчлүүдээс бүрдсэн байдаг. Тэгэхээр энэ хотоодны өөрийг нь хамгаалдаг саслаг тэр гээл бүтц нь 95% нь ус юм бол хэрвээ бид нар давс хитгэхээр хэрэглэх тохиолдолд тэр давс чинь өөрөө ямар шин чанартай байдг вэ гэхээр усыг өөртөө татах юм одоо өөртөө хүчтэй татдаг, шингээдэг юм одоо чанартай. Тэгэхээр бид нар давстай их хоол хүнсийг эзэн тохиолдолд хотоодонд байгаа саст бүрхүүлийн хамаг одоо усыг нь өөртөө тэр давс чинь шингээгээд ирэхээр саслаг тэр байдлаа алдаад одоо өөрөөр хэлбэл хотоод ямар нэгэн хамгаалтгүй ийм байдалд орно. Тэгэхээр амархан гэмтэх ийм нөхцөл байдал бол хүрдэг. Тэгэхээр бид нэр эндээс юу гүйцэх вэ гэхээр яг одоо хотоодыгоо сайн хамгаалъя гэвэл сас бүрхүүл буюу хамгаалтын давхаргаал сайжруулах шаардлагатай болно. Энэ одоо хамгаалтын давхаргыг хамгийн их гэмтээдэг зүйл нь болохоор түүний одоо шингэн усыг нь өөртөө татдаг тэрхүү давс болоод ирж байгаа. Тэгэхээр энэ одоо байдлаараа давс бол хотоодыг хамгийн их гэмтээж байгаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд та бүхэн өөрийнхөө хэрэглээн дээр бас анхаарах байхаа гэж би бодож байна.